Хай манайхан би өнөөдөр гэрээсээ гарахаас өмнө нэг бичлэг хийнэ гэж бодсон мартчихад. Тэгээд би манай гэрээнд ойрхон ийм монголоор юу гэдэг вүлээ? Цайз гэж яг монгол зөв үг нь муу юм болов уу? Ямар ч гэсэн ийм цайз заяа ордон бол биш. Тийм газар руу би ингээд энэ миний авсан гутал. Нэг гэрэл гэл бад байхгүй. Ийм гутал авсан. 15 еврогоор. Тэгээд ингээд дээшээ уулаар нилээ алхаж байгаа. Тэгээд ингээд орд юм байна. Нилээ алхаж байгаа гэдэгтэй өөр хүмүүст бол жоохон л баг. Надад бол нилээ. Тэгээд би түрүүн яг яаж байсан мартчихлаа. Нөгөө дээр гарчаад бичлэг хийх зураг мураг авах байснаа бүр мартаад. Гэтэ олон хүмүүс байсан юм аа. Юун дээр нь нөгөө тэн дээрээ ресторан ч юм уу зүгээр уушин газар ч юм уу явж исэн биер мэр зардаг газар байсан заяа. Пям яв зардаг газар. Тэгээд би юу бас энэ нөгөө цайз дотор нь орох гэсэн чинь 3 еврогийн такстай энтер гэсэн байсан. Тэгэхээр нь угаасаа чихвчтэй явж болохоор юуг нь үнэн асуугаад карт март мөнгө төлөхөөс жоохон залхуу өрөөдөг таахгүй. Тэгээд дараа нь тэгж байгаа хүнтэй хамт ирж мэрээд энд ингээд аппарат дараа зураг авахвал гоё юм болоо гэж бодоод. Тэгээд одоо би эргээ бууж байна. Тэгээд эргээд ингээд тойроод бун. Энэ нөгөө нэг энд амтан байдаг. Анхааралтай гараа л гэж юм. Тоншуул сарсан баг бахаа. Тэгээд ийм том нөгөө нэг цох байдаг гинэ. Хөр харагдчих шүү. Тэгээ би нөгөө ер нь энэ 7 хоног амар сайн олон удаа бараг орой болгон барагч гэж үгүйсээ яг орой болгон маск тавьж агаад шаврын маск, хуулдаг хар маск хоёроо сайн нөгөө ээлжилт тавьсаар агаад миний ярьс одоо айгүй хайтахан болсон. Тэгээ би одоо бас нэрээ самар иддэг болсон. Би ингээд нэг подкаст үзсэн чинь самар итгэхэд гидсэнд айгүй сайн гээд тэгээд самар иддэг болсон. Энэ одоо аль зам нь зөв юм болоо? Ийшээ нэг зам байна. Тэгсэн чинь энд бас дахиад нэг зам байх юм. Би лонгаар нь гарч ирсэн ихтэйсэн санахгүй л юм. Одоо би угаасаа Google Maps харж байгаа л гараад ирсэн. Тэр бодвол энэ нь л үү дээ. Тийм ээ. Би яг энэгээр ирсэн. Тэгээд өөр юу ярих гэж бодлоо. Тэгээд одоо айгуу дулаахан байна. Өнөөдөр 3 сарын 16. Тэгсэн мөртлөө ингээд нар гэргээд өчигдөр бол амар хүйтэн байсан. Өчигдөр өстэй ингээд би яг л бараг л ингээд гарсан. Гэтэ энэнийхээ оронд юутай гарлаа. Ямар тэмцтэй гарсан байлаа би өчигдөр гэрээсээ. Чи подолктой гараагүй юм да. Би подолктой гараагүй мөл юм старсан байл. Зүгээр нөгөө нэг юм нөгөө богинохон хар палацнуудаас нэгийг өмсөд гарсан байна. Тэрийг өмсөө тэгээ палтоогоо өмсөө тэгээ дээвэр нь цамц өмсөө гарсан чинь өстой амар хүйтэн тэгэл хаалж өвччихгүй л ханиалгачих гал энэ юм сандлаа. Тэнд ус ахаад нэг сандал байсан. Тэр нэг сайн харагдахгүй л юм л да. Гэтэ өстө энд гоё юм байна. Агаар амьсгалахаа ингээ хагасан бүтэн цандаа гарч ирээд байвал энэ дээр ингээ уцаа тавьж аваад бичлэг хийчихвэл унтдсан болов. Тэг бүр энэ доош ингээд унтчихл байх та тий. Энэ манай ингээд айгу энэгээр тэгээд юу хар тэмх байгаад идэг юм шиг байна. Энэ хараа ингээд ийм энэ харагдаж байна. Ийм жижиг юм хоос уутнууд байгаад идэг заяа. Тэг бүр амар хэрэг. Ингэнгүүт эндээс нар тусч байгаа байхгүй юм тий. Яавал харахгүй. Би танарт уцаа харуулсан байна. Гэхдээ ари нэг хайтаа харуулмаар байх юм. Ингээд
байна. За. Ингэсэн ч харагдахгүй юм байна л да. Тэгээд ямар ч байсан ингээд бэлтгэвтэй. Ингээд явхад бол даахааргүй гоё дулаахан л байна. Би тэгээд дээрээс нөгөө дандаа оролт зүүж явдаг болохоор оролт авсан. Тэгээд түрүүн жоохон дээшээ гарсан чинь халууцаад оролтоо ингээд барьсан байгаа юм. Өөр тайван дөө би тэгээд одоо угаасаа 4 терминтэй болохоор ахиж мэйл бичгээ болиё гэж бодож байна. Тэгээд 4 би нөгөө нэг бас угаасаа амар олон буфтигийн мэйлүүд явуулсан шүү дээ. Тэдний хариу ирэх хариу болоогүй л байгаа юм шиг байна. Би FSJ-ыг баахан явуулж чад тэгээд 1-7 жоохон байлцаа тэгээд буфтигаа явуулсан байхгүй. Тэгсэн чинь одоо л FSJ-ийн юунууд терминүүд над дээр тавлагдаж ирдэг байхгүй. Тийм болохоор миний бас буфтигаар явуулсан юунууд имэйлнүүдийн хариу бас ирээд тэгээ бөөн юм терминтэй нэг дор бөөн терминтэй болчих магадгүй гэж бодоод байна. Гэтэ би одоо бараг хаашаа ахиж нэмж имэйл явуулахаа мэдэхгүй байна. Би бараг явуулах хэрэгтэй бүх газар л явуулсан. Дуудаа юм. Тэгээд явуулах хэрэгтэй бүх газар л явуулсан болохоор бас ахаад нэмээд энэ нэг охин аль дээр явуулаад дахиад явуулаад хайх гэдэг. Гэж яг тэгж бодоод одоо хавтын намайг аваад заахгүй л тэгээд авахгүй л. Яг тэгж бодохч нэг чухал жишээлтэй. Тэгээд юмштэйсэн би маргааш юутай уцаар ярьж ингээд уцаар ярилцахтай. Миний ярьс нэрээ ястай гоё болцсон шүү. Одоо ингээд наран тартаа. Миний ярьс ястай гоё болчихсон. Энэ түрүүн доор хүмүүс хаал идээд гадаас авчихсан байна. Тэгээд би тэрийг мэдээгүй зүгээр ганцаараа өөрөө влог хийгээд гэхгүй. Энэ одоо влогд орох юм болов? Влоглох та тий. Ийм хаалга байна. Энэ ингээд энэнгөө доош бод юм байна. Энэнгөө бод болов юм болов? Онгорхой юм болов? Онгорхой юм байна хөөе. Гэтэ энэ приват юм болов? Энэ айл мэлих юм болов? Ингээд доош бод юм байна. Тэгээд айл мэлих байвал бас нэг айлын мар буучаад тивкүүтэй тий. Айлын шатар нэг эсвэл тэнгуй охин ингээ уцаараа бичлэг ингээ явдвал тийж загнуулаад явах дээ. Тэгээ энийгээ би өөрөө зүгээр уцаараа YouTube хийчихнэ. Тийм ээ, энд бас ахаад нэг шат байна. Ийм шатнууд л байна. Одоо энэ ардаас ахаад уутаа уншиж. Тэгээд юу яана? Тэгээ би маргаашийнхаа ярилцлаганд яаж бэлдэх вэ? Маргаашийнхаа ярилцлаганд бэлтгэд бол юугаа нөгөө тэдний тавьсан анхны зарыг хараад тэгээд тэдний ямар хүн авах тгаа гэдгийг хараад тэгээд манай найз Штутгартад байдаг. Тэгээд би ингээд цаашаага угаасаа би яг юу хийхээ мэдгүй байгаа шүү дээ. Би ийм авс бэлтэн хийх чамаа гэд ингээд итгэлтэй хэлэхээр би мэдгүй байхгүй. Би угаасаа буфти хийж байгаа зорилго нь буфти FSJ хийх байгаа зорилго нь болонгууд би өөрөө юугаар авс бэлтэн хийхийг мэдгүй байгаа учраас л яаж байгаа байхгүй юу. Ингээд визээ сонгуулад тэнийг ажилтаа болоод тэгээд тэр дундуураа ингээд практикум болоод тэр дундуураа ингээд би ямар авс бэлтэн хийх вэ гэдгээ шийдэх гээд байгаа байхгүй юу. Тэнгүүт би сайн мэдгүй л юм. Тэнгүүт би тэрнгээр авс бэлтэн хийх юмаа гэж хэлэх юм уу? Эсвэл би мэдгүй байгаа болохоор хийж байгаамаа гэх юм уу? Би тэгээд өмнө нь бас нэг ярилцлаганд орсон шүү дээ. Яг очиж уулзаад ярьсан. Тэгэхэд болонгууд би юу гэсэн? Би мэдгүй байгаамаа. Үеийн дэстэй гоё. За тийм. Тэгэл хамцаа
Тамцаа тавьчихгүй явахаар жоохон заараад тах шиг байна. Тэгвэл тамцаа тавьчихгүй явуул яг ингээд гоё юм. Миний тамц жоохон цэлэн байна. Өсөө хямдан тамц. Тэгээд нэг ингээд хорог нь хөрмөд. Уг нь хөөрхөн байгаа л гэж би боддог. Гэхдээ яг ямар хараг гэсэн юм мэдгүй л дээ. Би талент мэгсэн хараагүй. Тэгээд би ялцлагын яг юу гэж хэлэх мэдэхгүй байна. Үнэн их хүүсэл худлаа хэлээд би ингээд цаашаа флегэ фахфагаагаар хийх юмаа гэд хилчүүл баларчдсан болов уу? Чи тэрнгээр хийнгээ үдтэй. Энд ийм хаалга байна. Ийм төмөр. Тэрнгээр хийнгээ үдтэй. Чамд ингээд ажлын байр хэрэгтэй бол ишээ чамайг оруулдаг юм уу гэд итгэх юм шүү дээ. Тэгээ би ингээд дээрэс нь угаасаа практикум хийх байгаа ингээд угаасаа эхлээл флегээр хийх байгаа гэд хэлчихээ те. Тэнгүүтээ дараас нь би гэхдээ ер нь флегээр хийж чадахгүй юм болоо гэж бодоод ах юм. Айгаад ах юм. Би ингээд флегээр цаашаа ажилламааргүй байгаа юм болоо гэж бодож байна. Би ингээд бодлоо өөрчлөлөө. Тэгээ би ингээд өөр юм туршиж үзнэ гэд уусаад дундаас нь бас тэгчиж болох юм хэ. Гэтэ би бас худлаа ярих дээрээ бас бодол байгаа байхгүй юу? Яаж худлаа ярих вэ гэд. Би ч үзэн нэг тийм нэг худлаа ярих чадахгүй ч хүн биш л дээ. Гэтэ би зүгээр худлаа ярмааргүй л байгаа юм л да. Одоо тэгэл худлаа яг би шийтгэл хэрэгтэй л юм л да. За би худлаа ярих гэд шийдээд тэгээд би флегэ фахфагоор авспилтэн хийх гэж бодож байна. Тийм болохоор танад ийм ажил хийх явах чинь гэл. Яг хэрвээ өөр яг ингээ флегэтэй ямар ч холбоогүй ажил байвал юу гэж хэлчихнэ. Хүний араа чимэл яа. Би ингэж зураг аваад тэр энийгээ тамд нэлтээр хийж тийм үү? Ингээд ямар сонирхолтой л та тий. Тэгээд харин бодоол байна. Юу яагаад юу гэж хэлээд яг шийдсэн гэж хэлээд тэгээд юу авчдаг юм уу? Тэгээд ажилд очдөг юм уу гэхгүй. Яавал ажилд авах юм бол доо. Ийм бахан номнууд байна. Юу юм бол? Sticks гэнэ. Энэ яадаг stick юм бол? Gardening stick гэнэ. Үнэхээр мэдгүй. Germany гэж ном байна. Head Germany гэж head нэг ном байна. Бодлого ном байна. Данцнуудаа бүдгийн хэрэгсэл хандаанууд байхгүй. Бүтэр юм шоо байна. Би энд дээр юм гэдэг бодвол хөө. Шааны сабэсэн би шоог намаад.
энэ очтоо. Тэгээд энэ ингээд нөгөө караван хэрэггүй юмудаа цаашаа ингээ хэрэгтэй хүмүүс нь явж байгаа авчдаг юм хэрэг. Үнгүү эсвэл бэлэглэн гэдэг ингээд гадаад тавьсан байдаг байхгүй. Тэгэд тийм хайрцаг байна. Тэрнээс түрүүн би шахаа нэг ном хоёроо чиглээ. Би ингээд тусдаа гараагүй ингээ хог цуглуулад байдаг байхгүй. Би юу яа гэж бодоод төлөөтэйгээр ингээд өөсөө Deutsche Bahn-ы тикеттэй юм чинь ийшээ тийшээ хотод руу аялна гэж бодоод ингээд аялна гэж бодоо. Тэгээд энийг ингээд хөтөж болгоод тэгээд ингээд юу яаж болох юм. Хотуудаар аялаад сайхан яваад энэ тэнд ям хүмүүст хараад энэ гэж болно. Хөөдөө жоохон хөдөлмөж болчихлоо шүү. Нар байхгүй болоод тэгээд жоохон доошо буцсан чинь миний нэг хамар битүүрч байна. Тэгээд одоо салхи угаасаа бас хөдөлмөж болчихлоо. Тэгээд нэраа энэ цэцгэлсэн байна. Модон. Тэгээд би одоо бичлэгээ ингээд дуусгая дөө. Одоо надад угаасаа өөр ярих юм болцсонгүй. Тэг би хэд нэг жоохон алхаж байгаад гэрлүүгээ харнуу да. Гэрлүүгээ харж нөгөө нэг газараа судалзаад тийм маргааш 12-оос өөх энэ ямар гоё юм бэ? Хэрэв стогой ма. Би нэг хэдэн нэг айтайхан влог хийдэг. Би угаасаа влог хийж гэж хийгээгүй л дээ. Зүгээр л бичлэг хийж байгаа юм. Ингээ бичлэг хийвэл бас дараа нь үзэхэд гоё юм болов. Дараа нь үзэхэд гоёс гадна өөр ингээд энэ арай ингээд бүх хувцас нь 1 евро гинэ. Тийм байна. 3 сарын 24-нд 9 цагаас 5 цагийн хооронд гинэ. Яасан гоё. Яасан гоё ч гэж би одоо гүн хувцастай шүү дээ. Удаа нэг дутагдаж, хувцаар дутагдаж гэрчигдээд байгаа юм уу байхгүй дээ. Гэтэ энийг хараа. Ингээд бүгдээрээ 1 евро гинэ. Энд тэгээд хэрэгтэй гуталнууд байна. 24 гэдэг чинь юу лээ? 24 гэдэг чинь хэддэг өдөр нэгдэх гинэ. 24-ний нэгдэх. Юу лээ? Би өнөөдөр хэдэн мэлээ? Дараа 7 хоногийн нэгдэх юм бах та. Өнөөдөр чинь 16 гэж байсан тий. 16 тийм байна. Дараа 7 хоног биш, тэрний дараа 7 хоногийн нэгдэх юм байна. Энийг мартахгүй байжгаад энд ирээд хувцас үзэж болох юм. Тэрнээс биш аваад чих дээ. Хоор гоё юм байвал 1 евронд авна гэд. Гоё гутал яг энд байх шиг байна. Гоё зүгээр яг нэг casual өмсөх. Casual өмсөх дүүбэлт мөбөл ч юм уу авчвал. Надад яг ингээ гутал айгүй хомс юм аа. Зүгээр л ингээл дээгүүр өмсөх хувцснууд зөндөөл аваад иддэг. Тэнгүүт ингээд би яг нэг л кеттэй байж байгаа л тэгэл тэр кетээ ингээл амар хөмсч байгаа л би миний кетний бүр уулц хороод за. Тэгээ би кетээ хайж чадаагүй л байгаа. Үн хайхал ёстой л да. Тэгээд би хайх зүрх хүрээгүй гэхгүй. Кетний маань уулц орсон. Тэгээ би юу шинэ жилээр нэг гутал авсан байхгүй юу? Төрөйтэй цэнцээ саяхан энэгээр явжсэн чинь тэрний маань бас улам цараад ингээд яг л нэг хөлний үлмий ингээд юу харагдадсан байхгүй. Үгүй арай харагдаад гинэ.
нэг хөлний үлмийн ингээд дээр нойтон хүйтэн байгаа гэсэн байхгүй. Тэр яагаад ингээд тэл нэг хөлний үлмийг дараад байгаа юм л гэж бодсон чинь цаарцсан байсан байлээ гэртээ ороод ирээд харсан. Энэ яа да? Ийм нөгөө менежер гэрийн менежер юу модель гэдэг баха. Стогой маа. Стогой гэдэг жишээ. Энэ тэгээд 1200 евро. Гэтэ зарахгүй. Зүгээр харуулж байгаа юм гинэ. Энэ нөгөө нэг гой талбай байна. Энэ талбай дээр зүгээр сууж ангууд Wi-Fi орж ирдэг. Энэ бүр 21 минутын бичлэг болчихлоо шүү дээ. Өөх энэ ямар гоё фэнс юм шиг байна яа. Жолооны үнэмлэхээ авал хуучин машин явна. Хуучин дээр үеийн. Би ч одоо гэхдээ хуучин дээр үеийн машин барихад арай хэцүүлэх л та тий. Би одоо мэдгүй юм чинь яах вэ? Мэдгүй юм чинь мөрөд ч болохоос. За би одоо хэлэвэл таа. Хадад зүгээр хөлтмөс юмсаа. Тэгээд хайраа. За. Тэр миний бичлэгийг үзсэн бол баярлаа. Гэтэ баг хүмүүс үзэхгүй хаа. Бити үзээсэй. Үзлээгээд ч удаа яхаа дээ тийм ээ. Bye. Яна харахгүй нэ. Ингүүл харж байна. Би түрүү нөгөө ийм онгорхоо гинэ. Үнгүй юмнууд өгнө гэсэн хайрцаг байсан шүү дээ. Тэрнээс би нэг ном аваад шохот явсан шүү дээ. Би түрүү эргээд ингэж явж исэн чинь ийм хэмлийн зүү харагдаад би яг эргээд ингэ буцаад явж байгаа байхгүй юу? Явсан замаараа тэгсэн чинь хэмлийн зүү агаад тэг ингээд яг 1-2 нь л ингээд дээр байсан. Тэгэхээр би сайн юмнуудыг нухацаад ингээд доороос нөгөө зүгнүүдийг авдаг байхгүй юу? Тэгсэн чинь ийм готлээс тэг авчлаа гэдэг байхгүй. Энэ 49 ярцмар гинэ. Тэг ийм болохоор би өмсч чадах юм болов чадахгүй юм болов сайн мэдэхгүй байна. 39 ярцмар гэхээр надаа яг 1 ярцмараар жоохон том гэсэн үг. Гэтэ өсгөтэй ийм онгорхоо сандал болохоор гайг орчих واخ гэж бодож байна. Би дөрөв би ингээд юунаас бичээ авдаг байхгүй юу? Тэгсэн чинь хөдөлгөөс манчаанаас ирсэн. Тийм ээ. Тэгэл болоо. Тэг угаасаа би зүгээр нэг бичээ уншуулаад карта зураад дууссан болохоор бас өөр юм ярьж байгаа. Яагаад асуусан юм бэ? Би ингээд миний цүнхэнд уг нь нам нь багтан заяа. Даанч амар хүнд байна. Тэгээ би түрүүж ингээд энэ гутлыг ингээд ил барьж байсан. Цүндээ их гэдэг үзье. Тэгээд цүндээ ивэл нэг иймэрхүү харагдах юм байна. Тэгээд цүндээ ингээд энэ бичээний намтайгаа бариад тэгээ явъя. Тэгэхгүй бол би ингээд эндээ ингээд ном бичээ барьсан. Ингээд энэ гартаа юу байсан? Хотел барьсан байгаа тийм. Яа одоо цаг хэд болж байна вэ гэхээр хараа тий. Хээ. Тэгээд цаг харж чадахгүй. Цаг ямар ч байсан 6 өнгөрч байгаа. 6 өнгөрч хахад гадаа нэг иймэрхүү байна. Тэг өнөөдөр би юу ийцэн? Нэг банан, нэг юу гэдэг вэ? Жүрж. Тэгээ нэг хачиртай талах сэндвич гэх юм уу? Нэг талхан дээр нэг ширхэг
хямны зүсмэл нэг ширхэг хуудсан бяцлагтай. Тэгээ кетчуп маань үзэн дүүрээд идсэн. Тэнгүүтээ дахиад энэ бичээнээс дахиад идсэн. Тэгээд тийм л юм өнөөдөр идлээ. Тэгээд орой гэртээ очиод өчиргөө бах юм идчихгүй байхыг хичээнэ. Тэгээ би гон турхаад байгаа нь энэ. Тэнгүүт би өнөөдөр яг болохгүй юмнууд идсэн гэх юм уу, яг өөрийнхөө идмээргүй байгаа юмнуудаа идсэн. Яагаад гэвэл бас маад өөр яг идчих гэхээр ингээд яг зөв хооллыг өөрийнхөө яг хүснээр хооллыг гэхээр идчих юм байхгүй. Тэгээ би ингээд өөрөө зүгээр ингээд хөргөж явахжгаад тэг ингээд өөрөө хоол игээд идэх гэсэн яг юу байгаа нь ойлгомжгүй. Яг зүгээр яг ингээд юм улаан мах байхгүй. Зүгээр улаан мах ч юм уу, зүгээр дахиан мах байхгүй. Тэгэхээр би ингээд нэг баахан нэг юм уутанд хийцэн юмнууд заяа. Юу нь мэддэхгүй. Ингээд яг нэг хойлж утгаад яг ингээд жоохон бэлэн болохоор тэг хөлдөөцөн юм шиг байгаа. Тэнгүүд би тэдрийг мэдхгүй. Тэгээд хүний ингээд дараа идэнгээ бодцсон. Цаашаа ийдсэн байсан юм ин бас дураараа идчихээр эвгүй гэж бодоод тэгэл бэлэн байгаа юм идэл. Тэнгүүд цагаан талах жимс байгаа. Жимс гэхдээ нэг тэгж яг өдөр болох идээд хаар их байдгүй манай гэрт. Тэгээд жимс тэгээд өнөөдөр би цагаан талах үг идмэргүй лээ. Гэхдээ ямар ч гэсэн талах тийм хуудсан бяцлаг яг жинхэнэ бяцлаг биш. Тэгээд ийм нөгөө нэг том хямны төсмөл. Тэнгүүд ингээд энэ гуравтан гурлаа processed food заяа. Яг ингээд шууд ингээд олон шат дамжлагаар яваагүй хоол биш. Яг олон шат дамжлагаар явцсан хоол идэх юм. Тэг миний бас дэлгүүрээс авч идэж байгаа юм гэсэн чинь бичээ. Энэ бичээнийг гэхдээ би яллаараас хараад л ирсэн юм л да. Авч идмээр л санагдаад. Тэгээ бас ингээд ёо стейк идмээр байна. Стейк. Тэгээд би тустаагаар хараад гоё юмнууд авч яа даал гэж бодож байна. Тустаагаар хараад хүнсээ яг ингээд яг бүгдийн юм био гэдэг штеп. Гэтэ би яг био гэсэн маркетыг навж чадахгүй л хальта. Био гэсэн маркеттай нь бол маркгоос хамаагүй үнэтэй. Тэрний яаж авах гэхээр одоо нөгөө өндөг байлаа гэхэд энэ дахианууд ингээд айтайхан газар амьдарч байгаа, айтайхан хоол идэж байгаа гэсэн тийм тэмдэг. Тэгээд тийм тэмдэггүй зүгээр өндөг идсэн ч яах вэ? Юу идчихсэн асал дээр бэлэн болгоцсон яг юм нөгөө нэг яг ингээ хөргөчөнд ингээ хайрцагтайгаа тэгээд зүгээр ингээ гэртээ авчраад шагаал идэх зорилттой тийм юмнуудаас бол хамаагүй дээр байх. Гэтэ үгүйс дээр л санагддаг л да. Өндөг гэхдээ жоох ингээд ухаад үзүүлгийг өндөг идэхтэй юу ясгүй юу гэж таагаад үзэх хэрэг аюу асуудалтай заяа. Нэг бол өндөг гэхтэй хамгийн балиар заван хоол. Би өстэй яасан ч гэсэн өндөг идэхгүй, гэрийнхэнд өндөг идүүлэхгүй. Гэн эсвэл өндөг бол өстэй оч тустай. Гин тэгээ би өндөгнөөс өөр юунаас уурга авч болох вэ гэхээр махнаас авч болно. Мах бол өндөгнөөс үнэтэй. Тэгээд ямар ч байсан би тустаагаар хараа яг л зүгээр л яг мах давс перц тэгээ хүнсний ногоо тэгээд чадвал жимс авнаа. Тэгээ ямар ч тийм пастаны гурил ер нь гурил авахгүй. Тэгээ ямар ч талах идэхгүй. Тэг өглөөдөө юу идэх вэ гэхээр өндөг мах. Тэгээд жимс бол дараа нэг ингээд снекер идэж болно. Өглөөдөө би жимс идэхээр даарад идэм юм. Өглөө угаас яг
шүнжин хүүхдэн байжгаад тэгээд өглөө босч байгаа болохоор би яг шүнжин дулаахан өнжилтөд унтаж хүүхдэн өрөөнд сэрхээр яг даарад идэг байхгүй. Тэгээд дээрээс нь ингээд шууд хүүтэн сүүгээр obvious gym center идчихээр бүр шүдмүүд ингээд daarад тэгээд нусгаажод ер нь daarад ид юм өглөөдөө. Өглөөдөө хүүтэн юм жимс салаад ч юм идэхээр тийм болохоор би өглөөдөө махал идчих хэвээр. Өглөөдөө мах эсвэл өндөг юм тостой уурагтай мэдэх хэвээр. Тостой уурагтай мэдвэл ингээд миний гэдэс ингээд дүүрсэн мэдрэгдээд тэгээ би ингээд юу яа гэсэн үг. Өдөржингөө нэг тийм амар өлсөд байхгүй гэсэн үг. Яг гайгүй өдрийн хоол орой хоолны үеэр өлсгөл хальтаа. Гэтэ яг цагаан талах идээд гарснаас бол хамаагүй бага үлдсэн гэсэн үг. Угаасаа би айгүй анзаарсан. Өглөө ингээд цагаан талах идээд тэгээд ингээд би ангууд тэр өдөржингөө ингээд бүр яг ингээд юм харуул ингээд идчихмээр нэгдэл зүгээр сууж чадахгүй юу идэх болох вэ? Ханаас юу яаж идэх вэ? Юм алж идэх гээл. Яг талгаа яг тэгэл ажиллаа л гэдэг заяа. Тэг өглөө яхаа өндөг идчихээр хамаагүй ингээд тайван амгалан байдаг. Нэг хоол моол нэг бодохгүй. Тэгээ хоол бодох гэдэг айгүй том асуудал байна надаа. Би ер нь айгүй их хоол боддог гэдэг байхгүй. Яг гадуур ингээд явж байвал ер нь хоол ингээд бага идсэн байх та. Хоол бага идчихэд явжангууд ер нь бол үлсэх айгүй бага. Тэнгүүд ингээд яг нэг л хоол ингээд их иддэг хэмнэлтэд ороод ирэнгүүд яг хоол идсэн ч гэсэн дахиад араас нь ингээд юу идэх вэ? Араас нь чихтэй идмээрх юм. Араас нь улам амар их сах нөө давстай мэдчихмээрх юм. Гэл тэгээд идэг заяа. Харин бүр ингээд яг нэг өглөөний цайгаа уугаагүй ингээд яваалангууд үлсгүй явал гэдэг заяа. Айгуу сонио. Айгуу сонин гэж хэлэхээр зарим хүмүүстэй амар тэнэг л сонсогдох л та. Гэтэ надаа сонин л санагдаад идэм л та. Заарт юм дуурайгүй байсан байна. Тэгээд тэр нүхээр ингэндээ тэгэндээ гэж бодоод байна. Нүхээрээ би нөгөө зарын сайтн дээр ингээд ийм юмнуудаа өнгөө өгнө гэд бичсэн байдаг байхгүй юу? Тэндээс харж агаад дутуу юмнуудаа тэндээс бүрдүүлж болно. Тэгээ гэж бодоод байна. Тэгээ би дижитал камер авмаар байна. Би өнөөдөр гоё зураг дарыг гэж үзсэн. Нэг муурны зураг л камераараа дарлаа. Өөр тэгээ гоё нэг зургийн дарахаар юм гоё юм байсангүй. Тэгээд камер авъя гэж бодсон. Тэгээд тусаагаар хараа нэг зурагны хайлс угаадаг юмнууд авъя гэж бодсон юм байна. Тэгээд зурагны хайлсаа өөрөө угаагаад тэг ингээ хүмүүс нөгөө нэг Германд ер нь хүмүүс айгүй их принтертэй заяа. Яг манай айлын ээж принтертэй, манай өмнөх айлч принтертэй байсан. Манай хамгийн анхны айлч принтертэй. Ер нь баг принтергүй айл ховор заяа. Ингээ баг айл болгон принтертэй заяа. Ямар ажил мэдэл хийдэг нэг хамаагүй. Монголд ч юм бол нэг юу л бол бага ангийн багшил биш бол принтергүй байдаг да. Тэнгүүд энд ингээ хүн болгон принтертэй. Тэгээ принтер нэг сүүлийн үе мөн принтерүүд. Тэгээд тийм нөгөө зарын сайт дээр хуучин юм нөгөө нэг Wi-Fi интернет холбогддог ер нь жоохон онон хөгшин принтерүүдээ зүгээр өнгөө өгнө хямдхан зарна гэдэг юм байлээ. Тэгээ принтер ававал өөрөө зураг аваагаад тэгээ ячиж болно. Тэгээд энэгээр гарчд юм уу? Тэгээ өөрөө зураг аваагаад принтерээр юугаа нөгөө зургийнхаа хэлсийг уншуулад тэгээд
зургнуудаа өөр дээр авчижсэн. Үгүй л зургны нэг бүрэнхий хэлсийг 5 еврогоор угаанч билүү. Нэг тиймэрхүү юм харсан юм аа. 3.45-аар угаанч гэсэн байлоо. Ямар ч байсан одоо ч ядарч шүү. Ямар ч байсан би тэгээд хайлсуулганаа ингээд угаалгаад байвал би өөрөө жинхэнэ яг ориг угаалгасан хэлсээ эргүүлж авдггүй гэж тэгээдсэн. Тэр газар эргүүлж өгд юм уу үгүй мүү мэдэхгүй байна заяа. Гэтэ би энэ ихнийхээ хэлсийг л яалгая л гэж бодож байна. Хүнээр угаалгаад тусдаа гарч тэгж бахан байцах авахаа хүлээжсэнээс хүнээр угаалгаад тэгээд тусдаа гараад 2 дахь 3 дахь хайлсаа өөрөө угаад юм уу гэж бодож байна. Тэгэхгүй л би одоо ингээд ийм юу байгаа дээрээ айл амьдэрдэг байж иж тэгээд удахгүй нүүхэн байж иж би махан бодос авчаад тэр үдийг хаан чадгалах юм гэж тэгээд угаасаа шүүгэндээ юм уу чиндам дотроо хатгалах бах. Тэр мэрийг гооччих юм болов гэж бас санаа зовж яснаас нэг мөс нүхээрээ л авъя гэж үзсэн. Тэгээ бас оёлын машинууд хямдхан байд юм байна. 50 евроогоос 200 еврогийн хооронд ер нь Singer, Brother энтрийн оёлын машинууд байд юм байна. Тэгэхээр би бас оёлын машин авч болно. Оёлын машин авчвал оёлын машин авсаа гэдэг нэг ялгаагаар үнэн бэл байхгүй хөө. Зүгээрс нэг хэдэн фотолкнуудаа арай нэг нарийнхан болгох ба. Тэгээд нэг энэ хуучин джинсээ арай нэг бариу болгох ба. Өөрт нэг яг би яг ингээд байнга юу яагаад гэж болно л та. Өөрөө цаг гаргаад тэгээд юм ойж сурж болно л та. Хөөнд цүнх бах юм. Бүр ингээд замгтцсан цүнх. Энийг зүгээр жахаас хож үзэх үү гэхгүй. Юу яагаад ингэ хийсэн бол? Яагаад хийсэн бол ч зүгээр л хийсэн л хальтаа хэрэггүй болохоор. Дотор нь бахан шавьж л байгаа хта. Гэтэ тэ хүүдэн болохоор байгаа юм болов гэхгүй. За хож үзсэнгүй зүгээр жоо хайц хүрээд. Бүр замгтцсан байсан. Тэг би энийг ерөөсөө өмнө нэгнгээр явахтаа хараагүй шүү дээ. Яагаад хараагүй юм бэ? Эсвэл энийг хайхан ачраад тавьсан юм уу мэд. Өнөөдөр ямар ч их болцтой өдөр байлаа шүү. Ном, шохой, зүв гутал боллоо. За энэ ингээд 16 минутын бичлэг боллоо. Тэгээд би өнөөдөр бас дахиад нэг бичлэг хийсэн. Тэрнтэйгээ нийлүүлж хийх гэсээр л миний залхуу өрөө тэгээд бүр мартчих واخ уу. Тийм болохоор зүгээр энэ чигээр нь л ингээл хийчихье. Тэгээд би Instagram миний зүгээр ноутбукн дээр л байгаа. Тэгээд би утсан дээр Instagram, Facebook байхгүй. Утсан дээр Messenger, WhatsApp, YouTube л байна. Тэгээд тийм бахаар яг ингээд яалтчгүй ингээд яг угаасаа утсандаа донцсон болохоор юм ухмаар байт юм байна. Яг л ингээд юм ингээд хоол үзэл байт юм байна. Тэгээ би одоо YouTube ингээд хэрэггүй юм үзэх болмоор байна. YouTube дээр би зүгээр л ингээд нөгөө YouTube-ийн shorts гэдэг да богинохон басаа бичлэгнүүд. Тэдрийг ингээд нэг урт бичлэг үзэнгээ яг дундуур нь үзээд байдаг заяа. Тэгэл би урт бичлэг үзсэнд хэл дараагийнх нь ямар урт бичлэг үзэх үү гэж хаалаа за. Тэгээд тэрийгээ зүгээр л болмоор байна. Битгүй би ингээд яг зүгээр ингээд уцаа үзэхгүй суухаар жоохон бантаад байдаг юм шиг байна. Бантаад байдаг ч юм уу. Ингээд юм хийхгүй суухаар ингээд надад айгүй эвгүй байт юм байна.
ядж хаад хүнтэй хамт амьдардаг болохоор тийм болов. Ганцаараа амьдрахаар яах нь вэ? Харъя да. Тэгээ би ганцаараа амьдрахаараа одоо жоохон сонголтоо хийж эхлэе. Ганцаараа амьдрахаар ч гэж одоо би одооноос сонголтоо хийж эхэлж болно шүү дээ. Тэгээ би маргааш өглөө 6:30-д сэрээд гэхдээ энэ 7 хоног манай хүүхэд хідээс өдрөмжлөгтэй явах юм бөө мэд заяа. Тэгээд би маргааш 6 яг манай хүүхдийг явдгаараа 8-аас өдрөмжлөгтэй явна гэвэл 6:30-д сэрээд тэгээ нүүр мөрөө өөрөө гэл тэнгүүд манай айлын ээж угаасаа 0-д байгаад яг 7 гэж гардаг байхгүй юу. Тэнгүүд айлынхаа ээжтэй жоохон мөргөлтгүй байжгаад 50 өөрийг нь хувцамсаад усмсанд ороод явангууд нь араас нь тэрнээс өмнө би зүгээр босчоод сонголтоо хийгээд тэгжиж болох юм. Тэгээд тэгээ гараа явангууд нь гэл айгүй хурдан гэл нүрэ будаад тэгээд юм идэхгүй зүгээр сайхан усаа угаад витамин угаад тэгээ хүүхдээ өгөөд гэртээ эргэж ирээд тэгээ би маргаашийнхаа ярилцлаганд бэлдээд тэгээ маргаашийнхаа ярилцлагаар нөгөө газрынхаа ямар газарт орох гэж байгаа илээ, ямар газар хүмүүстэй ярьж байгаа илээ. Тэгээ би ер нь цаашаа юу хийх зорилготой юм бэлээ гэдгээ одоо яг бодоод эсвэл маргааш өглөө бас гэртээ ирээд хайж үзэж бодсон ч болно л доо. Тэгээ ямар ч байсан тэгээ гэрлүүгээ орлоо. Би нөгөө нэг гутлыг хэлчихсэн. Гутал тэгээд энэ хоёрыг хэлчихсэн. Тэгээ миний нөгөө шинэ гутал хоёр би үдээс нь үдцсэн чинь хоёр чихчийн хуруунд дээр нухаадах юм. Тэгээ би чихчийн хуруугаа ороод тослоо. Тэгвэл миний ингээд чихчийн хурууны яг тэр хэсгийг ярьсан ингээд амар хатцсан заяа. Чаас яг хамгийн үзүүрт байдаг болохоор ингээд үргдээд ингээд эвшгүй л хэцүү байдаг юм шиг байна. За зэнийг би тэгээд одоо ороод хараалээ. Одоо ийм байд.